Зориом тэрэг үзэгчтэй сөрөг вакцины нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За тэгэхээр манай энэ удаагийн зочин зураач Өнөр Чимэг, за зургийн багш ийм мэрэгчлэлтэй хүн байгаа. Танд орой мэдрэг. За орой мэдрэг. За өнөөдөр чи бол сошиал орчинд мэдхгүй хүн бол байхгүй бах те. Таны уран бүтээлч байдлаар нь за нөгөө талаар нь бас иргэний нийгмийн хөдөлгөөнд та идэвхтэй оролцдог те. Өнөөдрийн тухай тэгэхэд бас нийгэмд болж байгаа том үзэгдлийн нэг энэ бензин шатхууны үн нэмэгдсэнтэй холбоотойгоор та бас талбай дээр нэг өдөр өнжих шиг боллоо. Энэ талаар эхлээд хоёлаа ярилцъя. За тийм ээ, шатхууны үн нэмэгдээд үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд өсөж байна. Махны үн бол одоо бүр арай дэмжиж байна л да. Тэгэхээр энэ байдал зөвхөн өнөөдөр явагдаад ирээгүй шүү дээ. 30 жилийн туршид энэ асуудал яригадаад идэг, явагдаал идэг, нэмэгдээл идэг. Тэгээ энийг одоо төрийн бодлого хэрэгтэй байна. Мөн одоо энэ жилдээ ч юм уу энэ цаг үедээ цогцсон хууль маш хурдан санаачлан баталж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрэгжилтийн шалгаад тэр хуулийнхаа дагуу бид нар шаардлага тавьж ажлыг хийлгэмээр байна. Тэгэхгүй бол одоо энэ эдийн засгийн боолчлол, энэ арчаагүй, нөгөө тэмцдэггүй ард түмэн мохон мөхнө гэдэг ийм асуудал руу орох гээд шүү дээ. Тэгээ аль алинд нь санаа зовж байна. Төр засгийг ажиллаа хийлгэмээр байна. Төмөн олноо ядуурлалт нь илүү одоо бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаачид ер нь одоо амьд зууж байгаа бизнес эрхлээд явж байгаа хүн болгон л бол доошоо ороод шатлаа шүү дээ. Одоо энэ коронавирус цар зах тахлын улмаас одоос маш их бизнес эрхлэгчдийн эрх ашиг бол хөндөгдсөн. Тэгээ энэ шатхууны үнийг бууруулах талаар Монгол улсаас бол хийх арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэ асуудал дээр ард түмний штаб, эх орончид, удирдагч одоо жагар тэмцэгч бид нар бол одоо хамтдаа тэмцээд ард түмний дуу хоолой олоод явж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг хоёулаа хооштой ингээд явандаа задлаад ярилцсан. Эхлээд хоёулаа бүр эхнээс нь эхлэе. За. Өнөр Чимэг гэдэг хүн уран бүтээлч байсан. Хизэнээс ингээд тэмцэгч болоод энэ иргэний нийгмийн хөдөлгөөнүүдэд нэгдээд одоо энэ нийгмийн идэвхч нь яагаад ингэж За би 1990 онд тэмцэгч болсон. 90 онд мянган хүний гар үсэг цуглуулад анхны одоо ардчлалын анхны ерөнхийлөгч X ерөнхийлөгч Понслмагийн очир батгад одоо гарын үсэг оруулчихсан. Тэгээ энэ одоо дүр хэсгсэн арчлал ийм арчлал гэж байдгүй маа гэж би одоо санал оруулчихсан. Дараа нь 1992 онд төрийн сүлдийг маш муухайгаар баталж тэгээд ингээд арчилсан хүчнийхэн одоогийн талбайн баруун талд байдаг Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо хамтарсан нэг давхарт нь одоо баар ресторан орцсон байгаа л да. Яг тэр газар бол тэр баахан тийм баяр тэмдэглэжсэн. Одоо төрийн сүлдийг 1992 онд баталчаад өвөл болж исэн санагдчихэв. Тэгээ би ерөөсө гүүж ороод би ерөөсө энэ төрийн сүлд чинь ерөөсө таалагдахгүй байна. Тэгээд энэ төрийн сүлдийг өөрчлөлтний төлөө зураач нар төрийн сойрхолт гавьяат өгөөд идгээ болоо. Тэгээ эн чинь морь чинь эзэнгүй байна. Далаа дотор давхичин гэж би шүүмжилсэн. Яг тэр үед бол одоо намайг телевиз өргөн дэлгэцээр харж байгаа хүмүүс байгаа л нам улс төрийн эрдэмтэд судлаач хүртэл байсан. Намайг одоо нотолж одоо би энэ баримттай ярьж байгааг хэлэх хүмүүс их бий. Тэгж хэлснийхээ төлөө би дараа нь ажилгүй болсон. Багшийн ажил хийжсэн шүү дээ. Онцгой гоц авиасны 93 дахь сургуульд багш байсан. Би хавчигдсан. Цалин авч үзээгүй. Багшийн ажлыг үргэлжлүүлэн 58 дахь сургууль, Гаунга их сургууль, дандаа гоц авиасны сургуулиудаар би багшилжсэн. Дандаа цалин гасна, дандаа хавчиж гаргана. Ажилгүй болгосон. Тэ энэ төрийн сүлдийг одоо ч солих миний тэмцэл бол буураагүй. Тэр энэ төрийн сүлдээ амьд байдлахын тулд би адуу малын төлөө бүр 5 хушуу малынхаа төлөө тэмцэж ирсэн. Тэр малын бойнууд тэгээ мал нийтлгааны газруудад тэмцэж ирсэн. Ерөөсөө эннийхээ хажуугаар нэг ч тэмцэл хөдөлгөөнүүдийг би алгасаж үзээгүй. Бүх одоо тэмцэгчд ямар хүмүүс хинбэ гэдгийг би мэднэ.
Одоо ийм байгаа. Ерөөсө жагсаал цуглааны архив миний толгоонд байгаа. Тэгээд би бол одоо 90 оноос хойш тэмцсэн. 92 онд бол миний тэмцлийн гол сэдэв бол төрийн сүлдний тухай байлаа. Тэгээ энд одоо ерөөсө баатарлагаар айхгүй, нэр сүрээ бодохгүй, одоо юу гэдгийг одоо бүхий л юмаа хойш нь тавьж төрийн энэ алтан сэмтээ хүмүүсийн оюуны мэлмиг унтраас энэ төрийн сүлд ийм байх юм бол 30 жил нэрээ би 30 жил болчихно гэж бодоагүй тэр үед 30 жил хурдан өнгөрсөн мэн. Тэгэхээр 90 оны 90 оны цагаан морин жилийн хувьсгал гэж яриад байгаа. Хонхны дуунгаар сэрсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр үед ардчлалыг ярьж гарч ирсэн залуучууд өнөөдөр бас төрийн бодлогыг барьдаг болсон байна. Бензиний үнийн шин шийддэг болсон байна. Тэгэхээр энэ таны хүссэн ардчлал муу юм уу? 30 жил бид нар яг ардчлалаар амьдарч чадсан уу? Энэ нийгэм ардчилсан нийгэм муу юм уу нэр гэж. За тэгэхээр яг өнөөдөр те 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр саяхан сарын өмнө, наадмын өмнө дүр хэсэгсэн арчлал шалдаа бууж сүнсэн шүү. Түүнийг би тунхаглаж хэлсэн шүү. Одоо намгүй Монгол бөгөөд Монгол нээхэн бадарч байна шүү гэж би тодорхойлт тавьсан. Үүнд шаардлагаад ардчилсан хүчин, Монголын ардчилсан холбоо, ардчлалын хөсний чигсэгчд шарандаа коронавирусээр хүний өвхлүүдээр далимдуулж энэ чагсаалыг хийсэн. Зохион байгуулдаг. Яадгийн би бол одоо ерөөсөө тэрхүү золиос. Яагаад гэвэл одоо заримийнх нь хор шарын майчдаг, заримынд нь би урам өгдөг, заримыг би шалтан гიშгдэг. Ингэж Монгол хүний мөн чанарыг гаргахгүй бол манайхан чинь тэр их одоо хайр ивгээл зөөлөн үг энэ манч маягийн одоо сургаалуудад бүр ингээ идэгдээ тархин угаагдаад Монгол хүний мөн чанар алдчихжээ. Тэр их ирэмгий зоригтой, тэр их шийдэмгий, бусдын үгээр хүнийг тодорхойлдоггүй, өөрөө дүгнждэг, эр зоригоо гаргацдаг, цаг үед нь тэмцдэг. Энэ одоо шуурхай, шудраг энэ Монгол хүний алтан сайхан чанаруудыг алдсан байгаа байхгүй. Тийм болохоор би тэмцэгчдийг бол би өөрийнхөө үзэл бодлоор заримийнх нь хор шарын майждаг. Би албаар. Заримийнх нь бол үнэхээр хүмүүс одоо ингээд унсан дээр нь гიშгэд харна өрөвдөж би дэмждэг. Ер нь бол маш том зохицуулт хийдэг. Зоригтой хийдэг Тэгэхээр би нөгөө нийгмийн тогтолцоог л асуугаад байгаа юм л да. Энэ хүссэн ардчилсан нийгэм юм уу? Ямар нийгэмд амьдраад байна бид нар? Ийм дүр хэсгээс ардчилсан нийгэм хинч хөдөө зөвшөөрөхгүй шүү дээ. Зөвшөөрөөд ирсэн хүн байхгүй. Энэ одоо ардчилсан нам Монголын ардчилсан холбоо хөсний ардчлалын чагсаал цуглаанууд одоо үгүй болох хэрэгтэй. Энэ түүхийн шалгарлаар улс төр гэдэг чинь нийгэм гэдэг чинь хувьсан өөрчлөгддөг. Тогтолцоо нь өөрийн ирэхгүй шин нийгмийн хил нэр томьёог нэгтгэе. Энэ нь болцоод гацаад хойшлуулшгүй зүйл байсаар байтал улс төрчтөнд дүгнэлтээ хэлдэггүй. Нөгөө бартцсан ах нар маань хүлээн зөвшөөрдөггүй. Хүссэн хүсээгүй шин нийгэм лөө одоо орцсон байгаа байхгүй. Хүмүүс монголоор амьдрахыг хүсэж байна. Монгол нээхэн бадарсан. Ардчилсан тогтолцоо худлаа юм байна гэдгийг мэдээд хүн бүр итгэлээ алдсан. Энэ чи сүндсэн байхгүй. Одоо манайх чинь ингээд бүр нэг намын тогтолцоотой ардчилсан нийгэм гэдэг би зөвшөөрөхгүй. Ардын нам сая өнгөрсөн хоёр сонгуулийг хоёул ингээд авчлаа тийм үү. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг нам бус гэж байгаа үнэндээ бол ардын намын мөрийн хөтөлбөрөөр гарч ирсэн ерөнхийлөгч байгаа. Засгийн газрын ардын намын толгойтой яг 90-ад оны залуучууд 80-ад оны залуучууд одоо гарч ирж байна. Энд ихтгэл үнэмшил байна. Өнөөдөр бензин 600 төгрөгөөр нэмэгдчихлээ. Цаашдаа энэ нийгэм яаж явах юм бэ? Бидний хүсэн хүлээс нь нөгөө амжиргааны тэр дээдлийн төвшин цалин мөнгөний одоо тэр гадны орнуудад жиссэн байдал одоо бий болж чадах юм уу энэ байдлаараа? Их зөв асуулт асууж байна. Өнөөдөр ардчилсан нийгэм биш болчоод замбраагүй нийгэм болчихсон байгааг ярьлаа шүү дээ би сая. Тэгэхээр замбраагүй нийгмийг засаад авъя. Ардчлалын бартцаан ахмадуудаа бид бас хүнштэй хүндтгэе гэсэн хүмүүсийн бас эрхчлөө хүний эрхийн асуудлууд яригдж байна. Үүнийг авч үзээд 30 жилийн турш орой дээр ардчилсан намын ерөнхийлөгч байгаа бол улсын хурлын Монгол ардын нам болчдөг. Тэгээд засгийн газраа байгуулах болохоор би даагч. Тэгэл нөгөө эвсэл холбоод болоо явцдаг. Ингээд ирээвэр хураавар олон намаараа талцаад идэм болов гэж бодоод анх удаа одоо түүхэнд 30 жилийн сүүлч хамгийн сүүлч удаа бид нар Монгол ардын намаас ерөнхийлөгчийг сонголоо. Монгол ардын намаас ерөнхий сайдыг гаргалаа.
Монгол Ардын намаас улсын их хурл бүрдлээ засгийн газар тэр чигээрээ Монгол Ардын нам. За ингээд энэ эднэр дотоодын дайсантай болчихоо байхгүй. Эдгээр саат хийх ямар нэгэн намын хутгуур байна уу? Байхгүй. Тэгээ одоо ажиллаа хийхийг харж байна. Ажиллаа хийхийн тулд би Монгол улсын ерөнхийлөгч хөрсөхийг үнэхээр дээд зэргээр дэмжсэн. Яагаад гэвэл цаана шин нийгэм хөсний чигсэгчдээр гарч ирлээ гэхэд гадны хөл гар болоод төрийн ордонд чинь гал тавиал шуналтай хідэн бацаанар байлдад эхэлнэ. Хөл толгоогоо олохгүй улс төрийн онол байхгүй. Онолчт нь дандаа хулгайч нар тэр хуралдаа гэдэг нэг хуурамч юм хийгээд айгүй оюунлаг болж царайлаад төрийн эргэлт хийх гээд байгаа байхгүй юу? Энийг чинь олон жил чагсаад үздсэн би мэдээд байна шүү дээ, ойлгоод байна шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд одоо Монголд тэгэхээр Монгол Ардын намаар ажиллаа хийлгэнэ. Яг шуудхан хэлэхэд олон толоо юм яриад байхгүйгээр эднэрийг огцруулна гэж битгий хэл. Ажлыг хийлэг. Эднэрийг ажил хийх юм бол бид нар уул шаардахгүй хийлгэх ёстой шүү дээ. Бид нар шаардаж зогсохгүй. Эдгээр ухамсараар ажиллаа хийх юм бол нөгөө л 30 жилийн партизанууд атчихсан хүчин, атчихсан орон байсан юмаа гэж ярьж явсан иргэд намынхаа гишүүдийн нэрийг ариутгаж өгнө шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд өнөрөөгч одоо Монголд нэг 100 гаруй тоологдож байна. Тэгэхэд энэ байгууллагууд чинь би хөлснийх юм уу гэж бодоод байгаа. Жагсаал цуглаан болдог нэгдэлт нь Ардын нам, нөгөөдөлт нь ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн ийм хоёр иргэний нийгмийн байгууллагууд гарч ирчээд байна. Ард түмэн одоо иргэний нийгмийн байгууллагуудад итгэхэ болчиход байна шүү дээ. Тийм шүү дээ, тий. Үнэн. Би бол одоо өстой Ардын намын чагсаалын ч мэдэхгүй, ардчилсан намын чагсаалын ч мэдэхгүй, ард түмнийхээ өстой жинхэнэ дуу хоолоолж яваад тэгээд 10 хэдэн жил явангуудаа сүүлдээ чагсаал болж байгаа хүмүүс намайг жичилдэг, зоддог, микрофон булаадаг, миний үгийг хуулбарлан чэйжилж жаад ярьдаг, дандаа муулдаг. Тэгээд хурал цуглаа янз бүрийн илтгэл тавих үед микрофоныг хаана тэг муухай худлаа намайг миний нэрийг гуйлж зарлана. Үг хэл телевизийн бичлэгүүдийг маань хаана дуу хоолойг маань хаачаад саруулсан хэдэн хөдөлгөөн гаргуулдаг. Facebook хакерчд тэр амьд хакерчд троллчд хөсний бичээч нар үнэхээр байдаг. Би ямар ч хүнд муу хэлүүлэхээргүй тийм хүн чанартай амьдарч ирсэн. Нэг ч удаа худлаа хэлж үзээгүй, хулгай хийж үзээгүй, нэг ч хүнийг би нэг ч иргэнийг гомдоож үзээгүй. Ийм хүнийг муулаад гүтгээл өстой гүтгээгүй муугаар дэлхийн ер нь гүтгэлэг үдсэн тоогоор Гиннес рекордыг тогтоохоор гүтгүүлсэн шүү дээ. Тэрхэтэ та сая энэ сошиалыг ярих шиг боллоо. Одоо харьцангуйгээр тэр 90-ад оныг бодох юм бол одоо 5 юм уу бараг 10 жилийн өмнө 15 жилийн өмнө энэ гар утас гэдэг зүйл байхгүй байлаа тийм үү? Энэ ухаалаг гар утас гэдэг зүйл гарч ирснээр энэ сошиал орчин бий болсноор хүн болгон одоо сэтгүүлж болсон байна. Хүн болгон зураглааш болсон байна. Хүн болгон лайв хийж байна. Бүх асуудлыг лайваар шийддэг болсон юм шиг ингэж харагдаад байна. Тэгэхээр та ч гэсэн лайвд бас идэвхтэй байдаг. Сошиал орчинд та бас идэвхтэй шүү дээ. Сошиал орчинд яг энэ дүрс бичлэг, шууд ярилцлага, лайв бол амьд байгаа байхгүй юу? Авах эзэнтэй, харах нүүртэй. Гэтэл нөгөө хөсний бичээч нар троллчд гэдэг чинь айгүй аимшигтай. Амар муухай зурагтай. Лаг одоо хувьсгалч нэртэй. Нэг ч найз байхгүй. Шинээр үүсгээд ороод ирсэн. Тэр битэл би профиль одоо нөгөө том жижиг гоё зургуудаа сольж чадхаа байсан шүү дээ. Тэр зургуудыг солонгууд намайг комент бичсэн болгоод хуудас цаас нисгээ явчихдаг. Тэгээд түүнээс гадна би элдвэр одоо энэ сошиал ертөнцийг байхгүй хахад шар сонин, улаан сонин, ногоон сонин, тэгээд төрийн сонин юу лээ. Маш олон сонингоор 30 жил намайг бас гүтгэж ирсэн шүү дээ. Ерөөсөө аваагүй ярилцлагыг авсан болгож гүтгэж ирээл. Гэхдээ бүр тэр их гүтгэлгээс болж гэр хоорондоо ах дүүстэй муудалцах, зодуулах, өстой шүнжэнгөө уйлах, тэгээд заргалдаж яваад зодолдох, шүүгдэх сонингоор намайг ялаа шиг алах гэж чадаагүй шүү дээ. Тэгэхээр сошиалын талаар ярьсан. За яг гүтгүүлсэн асуудал чинь бол ойлгож байна. Телевизүүдээр чинь намайг бүр сонин гүтгэж гаргаж ирсэн. Одоо ч гаргадаг. Та бас сошиалд итгэвтэй. Та одоо хэдэн дагагчтай байна? Би урд нь 100 мянган дагалдагчтайс тэрийг хакертад нэг өдөр л байхгүй болсон. Тэгээ одоо арай гэж босгоод нэг 70 гаруй мянган дагалдагчтай. 70 гаруй мянган дагалдагчтай. Та тэгэхээр бас том инфлюенсер хэмжээний хүн байна те. Улсын хурл та нэр дэвшсэн.
Энэ хугацаанд хийсэн лайвууд одоо сүүлийн үед бас энэ сонгуулиас хойш хийсэн лайвууд дээр ингээд хурц юмнууд харагдаад байдаг л да. Таны хуйлж байгаа тий бас ингээд төрийн өндөрлүүд рүү хандаж хэлж байгаа өгнүүд бас нэг хажуугаар нь хийж байгаа үйлдэлүүд байна. Эднэр та зориуд хийдэг юм уу? Эсвэл та цаанаа бас нэг ийм менежментийн багтаа байна уу? Тийм баг байхгүй. Надад тэгж зөөлөгч байхгүй, бүлэглэл байхгүй, би намын гишүүн биш, намч байхгүй надад. Улс төрийн нэг мэддэг, таньдаг эрх мэдэлчин ч байхгүй шүү дээ. Надад ард түмний штабын хүүхд залуучууд дандаа энэ шиг хараа залуучууд байна. Би өөрөө зөвлөх ёстой хүн шүү дээ. Надад зөвлөгч даач алга. Хамаатан садан ахтуу эгч дүүс маань харин намайг зөө юм хийж гин гэж 30 жил ирээд алгадаад юм уу загинж үзээгүй шүү. Баярлал тэгээ хөөх юм нь алуулчих үедээ тэ ингээд энтчих үедээ гэж зовоод л явдیں۔ Тэгээд бахархдгийн надаар миний төрсөн ах дүүнэр бахархтыг үний юм яриад байна. Бид нар хүртэл чам шиг зовлон үзэж байна. Ингэж хэлдэг. Тий. Одоо таны лайвуудыг харахаар доотлолт нь комент асар их байдаг шүү дээ. Тэр комментүүдийг та уншиж амждаггүй. Дараа нь уншдаг. Би зарим нь уншиж амждаг. Яагаад гэвэл одоо үнэхээр та утасны дугаараа өгөөч. Танаар зураг зурулах гэсэн юм аа. Тэ? Тэгээд та намайг таньж байна уу? Надад үнэхээр туслаач гэсэн комментуудыг илүү харж тэмдэглэж авч харьцдаг. Тэрнээс биш гүтгсэн доромжилсан хүмүүсийг хийлдэг гүтгээд харна. Төмөн олон бас намайг буруугаар ойлгож ийн гэд би бас нэг 5-10 минутыг зарцуулна штэ. Юунда гүтгээд байгаа юм. Тэ? Би ийм юмд бууж өгөхгүй шүү. Төмөн олон минь энэ хүн чинь намайг гүтгээд ин шүү гэдгийг бол би хариу бичдэг. 90-ад онд та одоо энэ тэмцлийг эхлүүлсэн гэж энэ ажилгүй болсон гэж байна тий. Энэ бол яг хуу бас нэг улс төрийн байдалтай харагдж байна л та шийдвэр. Улс төрийн байдал. Одоо та ингээд ийм нөхцөл байдал иргэний хөдөлгөөнүүтэй нийлээд ингээд явж хахад улс төрчдөөс ямар нэгэн байдлаар шахалтч гэдэг юм уу, дарамт гэдэг юм уу, эсвэл нөгөө талаараа бүр ингээд эрэг байдлаар та манай намд ингээч гэсэн ийм зүйлүүд гарч ирдэг одоо. Ер нь бол улс төрийн томоохон дарга албан тушаалтнууд дандаа эрэг харьцдаг. Өстой нэг залтай. Тийм биш шүү дээ. Миний чи ингээд чамайг тэ гадаад явуулъя, байр үгүй, машин үгүй гэжсэн ах нар байсан шүү дээ. Дандаа том албан тушаалтан. Заримд нь би гуугаад очдөг. Үгүй би энэ боловсролын системийг өөрчилмөр байна. Би багш нарын чинь тэмцээнд ормоор байна. Би соёлын яамны сайд чинь болмоор байна. Үгүй магтын муухай төсвийн мөнгөөр тоглодог хуурамч шагналыг чинь дасгийн дарга тэ дарагт чинь зөвлөөд өгье. Ингээд очингууд дандаа ингээ ИТЯ буюу тэ хүний оюун ухааныг хулгайлчаад цаад дарга нартаа миний одоо маш хурц ухааныг гүн ухааныг маань хулгайлчаад өөртөө одоо шагналаа өөртөө албан тушаалаа ахиулаа явчихдаг. Ийм ах нар байдаг шүү дээ. Байсан. Тэгсэн мөртлөө намын жирийн гişүүд нь дотроос амар алдсан. Үүрийн штабууд тэр нөгөө сонгуул болоход ингийн иргэд чинь статцсан нам ардын нам барьцалдаад авдаг шүү дээ. Тэгээд дунд шатантай амар залтай. Оюуны хулгайч нар ихтэй. Дандаа инээж харцсан, дандаа юм амлна. Би нэгч байр авч үзээгүй, нэгч удаа бие үнэлж үзээгүй, нэгч удаа тэдрийг үнэ хэлж гин гэж итгэж үзээгүй. Би худалдагдаагүй байхгүй. Тиймдээ би ядуу, тарчиг, хүнд амьдралыг туулж ирсэн. Тэгэхээр тэр сошиалар хийж байгаа үйлдэлүүд маань та бодлогоор хийдэг юм уу? Тухайн үеийн эмоц чинь тэгж гараад байна. Тухайн үеийн эмоцор би ямар ч бодлого байхгүй ш надаа. Одоо үнэхээр уйлаад ярмаар юм гарангуутал лайв асаагаад ярьчихж байгаа юм чинь. Баярламаар юм гарахад арт түмэндээ хуваалцахаар ярьж байгаа юм чинь. Ерөөсөө би тэгж одоо зохиомлоор юм уу бэлтэж байгаад хийсэн лайв нэг ширхэж байхгүй шүү дээ. Тэ? Өнгөрсөн улсын хурлын сонгуульд нэр дэвшсэн. Одоо эх сонгуулиар ямар бодолтой байна? Гэхдээ эх сонгуулиар би дэвшин шүү дээ. Нэрээ дэвшүүлнэ. Тэхийн тулд би хууль зүйн шихийн утга их сургуульд эрх зүйчээр сурж төгснө. Эрх зүйч болно. Би боловсролын их сургуулийн докторантурт одоо зэрэгээ хамгаалж дуусгана. Тий. Би чинь багшийн дээд сургууль төгссөн зураг хөдөлмөр шум зургийн багшийн мэргэжилтэй.
багшийн их сургуулийн магистрийн сургалтыг дүүргэсэн. Бүтээлээр магистр зэрэг хамгаалсан. Одоо боловсролын их сургуулийн докторантурт, Шихийн утаг их сургуулийн бакалавр тий ингээд сурж байгаа. Би боловсрлоо дэвшлүүлнэ. Тэгээд би эрдмийн зэрэгээ хамгаална. Тэгжээж улс төрд орно. Өөрийгөө засаж байгаа би. Би сүүлийн үед 15 кг жингээ хассан. Гоо сайхантаа анхаарсан. Би тэмцэл хөдөлгөөн хийхдээ шүдгүү, нүдэн нүүр нь өчнөө өрчлөөтэй ийм 2 хүн нэмсэн юм шиг тарган. Тэ? Маш ууртай хэрцгий болцсон. Намайг тийм их эвдсэн штт. Тийм их гомдоосон. Тэ. Би тийм байсан. Одоо би өөрийгөө өөрчилж байгаа. Дараа жилээс би гэр орноо засаад эхэлнэ. Би миний гэр орон бол 7-8 удаа унаж босч байгаа. Би 8 дахь удаага би засна. Би ийм агуу байжээч би улс төрд орно. Яг миний болцол шиг ингэж уралдаж жагаад, ингэж шалгарч жагаад улсын хурлд нэрээ төвшүүлж чадахгүй юм бол муу сайн юмнуудыг битий тоо гэж ард түмэд хэлмээр байгаа. Энэ улс төр бол тоглоом биш. Тэг. Жинхэнэ хүн байх хэвээр. Жинхэнэ ард түмний төлөөлөх хэвээр. Өөрөө ард түм байх хэвээр. Тэр хүн улсын хурлын гишүүн. Би гендрийн талаар асуух гэдэг юм л да. Нэг үе бодох юм бол хуучин улсын хурлын 2-3 эмэгтэй гишүүн байдаг байсан бол одоо их олоолаа болчиход байна. Бараг бүлэг бий болох хэмжээнд хүрэх гээд шүү дээ улсын хурлын эмэгтэй гишүүд байна. Тэгэхээр энэ эмэгтэй гишүүд таны хүссэнд ажиллаж чадж гин үү? Чадахгүй шүү дээ. Яагаад? Шалтгаан нь юу юм бол? Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс 10 хүнтэй тэнцдэг. Улсын хурлд ганц 2 тий цаашдаа олон настай ажил хийж чадхаар жинхэнэ ээж хүн л орстой байхгүй. Улс төрийн янхнууд, улс төрийн бие үнэлэгчид, улс төрийн танил талууд, улс төрийн хамаатнууд, улс төрийн найзууд нь, улс төрийн нууц амаргууд нь орчод шүү дээ. Тийм учраас тэдэрт хүн инэрх, хүүхдийг хүчирхийлэгч ойлгох, цаг үеийг мэдрэх, тэр ядуу хүний зовлонд бэрхшээлийг туулаад үздсэн, мах цуснтай шингэсэн тэр зүйлүүд нь алга байна шүү дээ. Тийм учраас ихийн сэтгэл гаргаж чадахгүй. Яг төрд бол одоо ихийн сэтгэл дутчихж шүү дээ. Тэгээ ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга X ерөнхийлөгч болчлоо шүү дээ. Энэ хүний үед хүүхдийн хүчирхийлэл ямар аймаар гарав. Ерөнхийлөгч маань нэг эцэг хүнийхээ хувьд уучлалтгүйсэнгүй шүү дээ. Тэгээ тэр эмэгтэйчүүд ганц санаачлагаараа гарч ирж уйлж бүр сэтгэлдээ уйлж байгаагаа харуулах ч тийм сэтгэл алгуул шүү дээ. Үнэхээр өмнөөс нь ичсэн. Өөрийнх нь хүүхэд нь хүчнтүүлсэн. Ийм байвал одоо яах вэ? Тэгж бодсноо тэд нар. Бүр сүүлдээ энэ олон ард иргэдийн шахалт шаардлагаар нэг ганц муу нэг юм хэвлээ хурал хийж зогсцоос ичээч. Өнгөрсний дараа одоо борооны цовр өмөрнө гихчээр бид нар те төр засгаасаа илүү энэ төрийн аппарат энэ нийгмийн ажилтнуудаасаа илүү сэтгэлгээтэй, илүү сэтгэл зүрэхтэй, илүү боловсралтай, ийм илүү өгөгдөлтэй ард түмэн үнэхээр нэг дээрлэхүүлж байна. Юм ер нь дандаа хоёр талтай байгаад байх юм. Таны тэр нөгөө лайв хийгээд Женко Баттулга одоо ерөнхийлөгчийг загнаа шүүмжлээд ярьж байгаа асуудлууд тэр бүхэн биелэгдсэн шүү дээ. Асуудлууд дээр яг таны тэр нөгөө доотлолт нь явж байгаа комментууд нь энэ хүнд нь гавьяатын өгөөч гавьяатаа нэхэд дэжтэй гэсэн зүйл яриг бичээдээд байсан шүү дээ. Өөр инээдвэтэй тэр гавьяатын албаар өгөхгүй байгаа. Би бол авах хэрэгтэй хүн шүү дээ 20 жилийн өмнө. Албаар өгөхгүй хүний эрхийг зөрчөөд хүний оюуны хэлбэгдэлд намайг оруулчаад албаар оруулчаад тэгээд үнний дуу хоолой бүх нийтийн ард түмний эрх ашигын төлөө томоохон зөв юм дугрангуут нөгөө намайг дарах арга хайр өрөвдмөр арга байхгүй юу? Нөгөө гавьяа шагналаа нэгч байгаа ингээд хэлдэг. Нөгөө тороолчт нь нөгөө хөсний бичээчд нөгөө бидний нүдэнд харагддаггүй байр машинтай болж хулгаач төлжсөн намын гişүүд нь тийштэй энэ гавьяатай нэгч байгаа ингээд ухуулах хийдэг гэж боддоо миний талаар гавьяатаа л нэхэд байгаа ингэж. Тэгтэл төмө олон ч ухаантай. Юу вэ? Үгийн сонсоход юу гавьяат вэ? Энэ хүн яг ингэж шудраг дуурдаг учраас гавьяатын дардсан юм байна шүү дээ. Тэ? Дарчаад яг шудраг нэтээр босох ёстой үг хэлэнгуут гавьяатаар нь далимдуулаад өгөөгүй шагналаараа далимдуулаад энэ хүний гიშгт юм. Гэдгийг одоо бүр мэддэг болцсон шүү дээ. Тэгээд ч одоо Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн үед тэр шагналын тасагт ангарагч ав, хонгорцвол инх туяа. Тэ? Одоо чадраавал
эднэр одон медаль найвалцчихсан. Миний аав ээжээс таны охин үнэхээр гавьяат мөн. Бүр төрийн сойрхолт мөн. Гэтэ та манай ардчсан намд хандаг өрөг гэж хэлсэн. Тэгээд манай ээж асуусан чи 5 сая гэхээр нээж уурлаа алгацсан байгаа. Бүр тийм болсон юм уу тий? Бүр болоод аав ширээгийн тойрч гүйсэн байгаа. Тэгээд би дараа нь бичлэг хийгээ баталгаажуулсан байхад миний араас тэр чадраа бол Хэ Баттулга гэж одоо Хэ Баттулга ерөнхийлөгчтэй ижил нэртэй амьдаа байдیں۔ Тэр нэг бор залуу, муухай хулгайч залуу. Миний бичлэг хийсэн бичлэгийг араас нь 2 хүн явуулаад тий 2 тагнуулч явуулаад миний гар утсыг хулгайлуулж байгаа шүү дээ. Автобус руу оронгууд намайг сэп гэж өргөөл миний гар утсыг авч байгаа. Яг тэр өдрөө хулгайлуулж байгаа шүү дээ. Тэгээд тэр камер нь ажилтдаггүй. Яа амар лаггүй тий. Тэгээд тэр Хэ Баттулгатаа шүүгдсэн. Тэр бол хээл хахуулаар үнэхээр тий тэр бол тэртээ дэгөө цагийн айсад дийлдэж байгаа. Баттулга бол одоо Монгол одоо Оросын холбооны Туваа улсын төрийн талбайг миний өмнө урж исэн. Би Оросын холбооны Туваа улсын ерөнхийлөгчд энэ тухай хэлнэ. Тэгээд бас Монголын ард түмний гавьяатын минь үнэмлэхийг урж байсан. Тэ миний ээжид чадраа болно алгадуулж исэн. Миний ээж аа хоёр төрийн ордонд маш олон удаа ирж гадаа олон өдөр зогсоход хүндэт харуулууд бүр ингэж ясалж исэн. Бүр төрийн ордны гал тоогооны тоогооч нар уйлаа сонсоод охин нь жинхэнэ гавьяат. Энэ ээж аавыг оруулаад тэр хоол үгүй. Ингээд миний ээж аавыг хоолоор дайлж исэн. Яагаад гэвэл манай аавын гавьяатыг миний аавын Ахмадын байрыг бас төрөөс олгоогүй. Намайг баярлуулахгүй. Миний ээжийн аавыг амьд байхад гомдоос миний ханиг төрийн албаа хашиж явахт нь зүүл бүрээр зодож алсан. Бараг 20 хэдэн жил багш нар, шавнар минь, фэнүүд минь би бүгдийг алдчихад, ийм сайхан алтан сайхан хүмүүсээ алдчихад би байрал авъя гэж байгаа юм одоо. Хэлмэгцэн байраа аавынхаа гавьяатыг яагаад авах ёстой юм? Эн чинь бас тэмцэл. Хүмүүс шагналаар, арын хаалгаар бузар булаачууд авч яхад шудрах хөдөлмөрч хүн авахгүй байгаагийн хор уршигт жинхэнэ шавнар минь зураг зурахгүй болж байна. Ах дүү нэртэйгээ уулзахгүй, баяраар уулзахгүй болж байна. Фэнүүд маань өстө гундуухан болж. Сошиалаар хар миний тэр зурсан зургууд төрийн сойрхолтын өчнөө бүтээлүүд гарч ирж байна. Мадлын түүхийн хайрсан дээр зурсан төрийн сойрхолтын бүтээлүүдийг хийж байна. Өөр зураач нар байсан бол яаж онгирч яах вүлээ? Төрийн сойрхолтоо авна гэд. Тэгээд тэр гавьяат чинь миний зохиосон дуу хөгжим тэр барьсан барилга байгууламжууд, тогтчулсан анги танхим, явуулсан үн төлбөргүй сургалтууд тэр олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон гадаад дотоодын 200 гаруй тоглолтод орсон дэлхийн 200 гаруй телевизийн нэвтрүүлэгт орсон энэ бүхний гавьяат гэж байгаа. Төрийн сойрхолт чинь усан дотор зурсан 2 гараараа зурсан бүх Гиннесийн рекордыг хамгаалсан гадаад дотоодод Монголын нэрийг гаргаж олон улсын тэмцээнүүдэд төрүүлсэн. Монголын ард түмэн зөвшөөрсөн хуулийнхаа дагуу төрийн сойрхолт 2 хошоос сойрхолтын асуудал явж байгаа шүү. Тэгээ аавын гавьяат, аавын байр, миний байр. Үгүй би харин ямар төвчээртэй хүн бэ? Энэ бүхнийг би ярихгүй байжгаад дандаа иргэдийн төлөө, хүний төлөө, ард түмний хөтлөө би дуугарчсан. Би өөрийнхөө талаар ганцхан удаа дуугарч уйлсан. Гавьяатын талаар. Бүр тэсэхгүй. Тэ. Тэрнээс биш би өдөр бүр цаг ямагт их орон, уул ус газар шороо ард түмнийхээ төлөө дуугарч ирсэн. Тэгэхээр ардын өсвөлийн 100 жилгээд хөрс ерөнхийлөгчдөр буухаас өмнө Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчдөр хоёулаа л ер нь ингээд төрийн одон шагналыг бөөнтчлөө. Тэгэхээр энэ дээр нэг зүйл анзаарагдаад байна. Ер нь хийсэн нүдэн дээр нь ил эмч энэ гавьяа шагналаас баг хол явсан нь одоо нэр хүндтэй болоод байгаа юм шүү. Тийм шүү дээ. Манай ард түмэн намайг магтж гин, усалж ургуулж гин, намайг хүн болгож гин. Үүнээс илүү шагнал алга. Би энэ ард түмний хайраас асар их
сэтгэлийн тэнхээ авч байна. Энэ бол агуу шагнал бай. Тийм. Тэгэхээр 1937 оны хэлмэгдүүлэлт гэж яриад байдаг. Тэгэхээр ардсан нийгэмд бас хэлмэгдүүлэлт байгаа юм байна. Тэгэхээр энэ шудраг хүмүүнлэг ардсан нийгмийг бид нар хизээ үүсэх юм бэ? Одоо яавал энэ нийгмийг засах юм? Та улсын хурлд орно гэдэг энэ туйлын зорилго нь юу юм? Яагаад энэ улсын хурл гэдэг рүү яваад байгаа юм? Би туйлын зорилго нь хуулиар энэ эрх зүйн тогтолцоог бүр ирсэн байхад мэдэхгүй ойлгохгүй байгаа юм чинь би хуулиар нь хууль санаачлан эрх зүйн тогтолцоогоор 50 замаар мөн одоо цустай тэмцлэр биш маш оюунлагаар тэр суу бэлэг ухаанаар тэр хуулийн хэрэгжилтээр арга хэмжээнүүд авах гэдэг. Суу бэлэг ухаан гэж ярьж байна. Энэ дээр би нэг зүйлийг одоо асуух гэсэн. Яагаад та өөрийгөө гинт үүлүүлгээд эхэлвэ? Гинтл одоо нэг юм гараад ирсэн. Энэ чинь миний угийн аав шүү дээ. За. Тий. Угийн аавгт нь үйл юм уу? Тий. Манай аав ээж өвөг дээдс бидний яс цус угийн аавг өөлөн ээжийн аавгаар явдаг. Их хэрэгт ясаар явдаг. Хуучин бол яг манай угийн бичгүүд одоогор бол яг нөгөө юунууд юм уу да? Элитүүд их юм уу? Боловсралтай нийгмийн тэр давхаргынхныг бол хэлмэгдүүлэлтийн үед ерөнхийдөө манай угийн бичгүүдийг устгасан байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр танд одоо энэ өвлөн манай угийн овгоо гэдгээ батлах зүйл байдаг юм болов? Байлгүй явахтай. Би Шихэн утаг дээд сургуульд сая өнгөрсөн жил сурахдаа манай угийн овгийн хичээл орж байгаа байхгүй. Тэгээд самбар дээр угийн овгоо хэн бичгөөх хамгийн түрүүнд би бичиж байна. 23 уг хүртлээр би чэйжээр мэдэж бичиж байна. Тэр дотор миний та бүхний мэддэг алтан уураг бүх манай өвөг дээдсийн минь нэр улс төртэй холбоотой хэлмэгсдийн нэр гарч ирж байна. Тэгээ манай ангийнхан бүр бүх тэр оюутнууд босож алгадчихжээ. Хатан хаан гэж намайг хэлж байсан. Багш нар маань баярлж байсан, алгадчихжээ. Түүнээс гадна би одоо ер нь бол түүхчд олон судлаачд номоо авчирж өгөөд таны сонин төгсөн ярилцлагууд миний номтой нийцж байна. Ингэж баяр хүргэсэн судлаачд байж шít. Номууд нь байж шít. Би айл хэдийн бүр социализм үеэс өгчсэн ярилцлагууд маань байж шít. Бид нар Чингис хааны түүхийг манай гэр бүл анх удаа модны зураглалд оруулж модны үндэс зургаар гаргасан айл нь шít. Одоо хүмүүс бүгд чэйжлэл түгээл явж шít. Үүнд чинь ганц би оролцоогүй. Эмээ өвөө тэдний ээж аав, миний аавын ах トゥ хамаатан садан төрөл төрөст нь асар хувь нэмрээ оруулсан. Гар бичмэлүүд нь хадгалаастай байж шít. Хаа байсан энэ ургийн түүхээ 80 онд надаар модны үндэс зургаар Чингис хааны ургийн бичгээр зурулж исэн их норгууд нь байж шít. Би энийг тэврээд уулзалт болгонд шуудагаар нь тэр хүн димийг тэврээд очиход иргэний хөтөлбөрүүд айгүй дурггүй. Яриулдаггүй. Бүр өста энэ жинхэнэ хаттын үргэлжлэл энэ жинхэнэ түүхэн хүн шүүгээ дараад идэв намайг. Энэ бол маш харамсалтай зүйл. Эргээд хоёлаа эхнийхээ сэдвлүү ороо ерөнхийдөө битэр ярилцлагын цаг дуусч байгаа болохоор цар тахалтай холбоотойгоор нийгмийн амьдрал ерөнхийдөө нэг тийм намжмал өвчмөл байдалд орчлоо. Эдийн засаг бүхэлдээ нурж унжаах шиг байна. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьлаа. За тэгээд сонгол хийсний шагналал юм уу гэж хүмүүс яриад байна шүү дээ. Биднээс эргээд нөгөө зарсан мөнгөө авах гэж байна. Бензин тусаас авахлаа 600 төгрөөр нэмээд эхэллээ гэж байна. Гал намжих байдалтай 100 төгрөг хасчих шиг байна. Тийм үү? Хасан шүү дээ. Угаасаа илүү асууж. Одоо цаашаа та бүхэн яах юм бэ? Одоо ингээд 100 төгрөг хассан болоод ингээд намжаачиж байгаа юм биш үү? Үгүй шүү дээ. Одоо олимпиал наадам гээл нөхдүүдийг ингээд нэг амар тайван байлгаж байгаа л завсар цайнд нь ингээд шүү дээ. Зарим нь үнэхээр энэ төр дотор чинь бас ажиллаа хийх гээд явдаг эгэлж ирээ ажилчид мянгаар байна. Би чинь сохор биш, би дүлий биш. Өчнөө төрийн албан шатанд те дүүргээс ахуулаад багшийн дээд сургуулиас ахуулаад төрийн алба хашиж байгаа найз нөхдөдөө ч тэр дотор шудраг ард түмэн байдаг. Тэд нар бас одоо нийгмийн мэдээлэл ингээ санагдсан 60 гаруй телевизтэй энэ үед төвлөрч өгөхгүй шүү дээ. Яг төвлөрдөг нэг телевиз гараад юм уу? Тэ? Яг үгийн сонсоо шүтдэг нэг хүн төрөөд юм уу? Тэр үед ард түмэн нэгдэж чадна. Би энд бат итгэлтэй байдаг. Тийм учраас би цаашдаа юу хийх вэ те? Тууштай л байна. Шамтрахгүй, сөхөхгүй. Ястаа
гончиж байгаа шүү дээ. Тэгээд надаар үнэн худлыг мэддэг миний ард түмэн радио шиг намайг сонсдог болог. За өнөрөж тэгэхээр аливаа зүйл цаг хугацаатай манай сөрөг вакцины бас тодорхой хугацаатай тэгээд цаг маань дуусч байна. Тэгээд сүүлийн минутыг ихтэй танд үлдээ. Та хэрвээ миний асуултнаас гадна өөрийн хэлж ярих зүйл байх юм бол үзэгчид тэрийгэ хэлээд хоёлаа бас нэвтрүүлгээ өндөрлөө. За би үзэгчдтэй хандаад энэ атчилсан нийгэм гэдэг одоо үгийн хэллэгийн хувьд ямар ч эрчим хүчгүй энэ үгийг болж монголоор амьдрах монгол нээхэм гэдэг одоо улс төрийн хэл нэр томьёог зоож бид нар хэвших хэрэгтэй. Цаашлаад бидэнд сайн цаг ирнэ, сайхан ирээдүй байгаа. Тийм учраас хөсний чагсагчид, тороолчууд ямар нэгэн худал хуурмгаар явж ирсэн ард иргэд минь та нарыг өршөөх цаг ирнэ. Хайрлах цаг ирнэ. Энэ сайхан үзэсгэлэнтэй их оронд бид нар эв нэгдэлтэй. Жинхэнэ чадж байгаа юм дарга байхгүй хүн чанартай, насан турштай хүн чанартай амьдарч ирсэн хүмүүсээ улсын их хурл, улсын бодлогыг өгч явуулах ийм шаардлагатай болсон. Ирээдүйд бол би хүсч мөрөөддөг. Би мөрөөддөг. Надад мөрөөдөл байгаа. Монгол нээхэм гэж зохицлон бүрдэх болно. Олон намын системийг татан буулгаж улсын засгийн газрын ерөнхийлөгч улсын их хурл засгийн газар нь парламентын системээр алтан соён талбайгаа гадаадд болон Монголд эдийн засгийг барьж усаа хөгжүүлнэ. Харин эднэрийг шашнаас нь эдгээр улсын энэ аппаратыг шашнаас нь харийнхнаас салгадаг хүмүүс бол төрийн сүлдээ эзэнтэй болгоод ял үгүй ялхун сүлдээ бид нар бадраагаад эзэнтэй болгож хатан хаант бодлогоор намгүй монголчууд язгууртан улс төрийг тоодгүй өөрийн бод зүрхээр явж ирсэн улс төрийн системээс татгалцсан намгүй монголчуудаа авч явах төрмөн энэ улсын хурл ерөнхийлөгч засгийн газар эдрийнхээ дээр орших болно. Би ингэж мөрөөддөг. Төр засгийг салгаж өгөх хэрэгтэй. Төр нь бэлэг тэмдэгтэй. Энэ нь бол төрийн сүлд. Эзэнтэй, хатан хаант бодлоготой. Ард түмэнтэй. Энэ нь бол намгүй язгууртнууд юм аа. Засаг бол ерөнхийлөгчтэй, ерөнхий сайдтай, улсын хуралтай, засгийн газартай, төрийн аппараттай юм аа. Эдрийн бэлэг тэмдэг нь төрийн талбай, соёмб. Эдгээр гадаадд дотоодод бидний эдийн засгийг барьж улсыг хөгжүүлэх хүмүүс бид эдрийг томилдог юм. Бид эдгэрт хориг тавьдаг юм. Ийм сайхан цаг ирнэ гэж би мөрөөддөг. Тийм учраас миний энэ мөрөөдөл дэлхийн тарих. Миний энэ мөрөөдөл та бүхний эжийн хэвлэл шиг би мөрөөдөж аваа. Тийм учраас бүгдээрээ миний энэ хэлсэн үгийг сайтар сонсоод бодоод нэг үзээрэй гэж хэлье. За баярлалаа өндрөгч. За бидэнтэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Сөрөг вакцины дугаар энэ түрээд өндөрлөж байна. Тэгэхээр дараагийн дугаараар сонин содон зочинтой та бүхэндээ иргэн уулзах болно. Манай энэ үжийн зочин зураач багш. За өнөр чимэгч байлаа. Танд баярлалаа. За баярлалаа. За